Цаано хинэтэгийнхаа бичлэгээр та бүхэнд гүйжээс тарихын ийм буюу байртан зэрэг үсгтлээр зоож байгаа. За эхлээд Виктор болоод өгдөө. За энэ удаа би Монгол орны аймагны Виктор байлаа гэж хэлж байна. Викторгийн байлаа шууд дуудахад дэлгэцэн дээр ингэж харагддаг. Энэ болохоор жург гар цонхортой систем харуулж байна. За дэлгэцэн дээр Монгол орны газрын зэргийг тохиромжтой хэлбэрт оруулахтай ерөнхий 48-ийн нэр өргөцөн голчдод харуулж өгдөг. За үүний дараагаар аймгийн нэрээр аймаг тусбарыг өөр өнгөтэйгээр тавуулж өглөө. Үүний дараагаар аймгийн нэрийг дэлгэсэн тавуулж өгнө. За хоёул хэсгээр аймгийнхаа нэртэй багнаас сонгож өгсөн. За үсгийн фондыг өргөдөлдөг фондорч сонгож өгсөн. За үсгийн стайл болохоор үсгийн хэмжээ маань 10 дугаар сонгож өгсөн. За үүний дараагаар бапер буюу гадна талын зурвас оруулж өгсөн. Энэ болохоор 0.5-аар оруулж өгсөн. Энэ болохоор энийг сонгосноор текст маань илүү тодорч харагддаг. За одоо үүний дараагаар леото үсгий. За леото нэр үзэж өгч үсгдэг. За энэ удаагийн леото болохоор би А4-ийн тусаа байхаар сонгож өгсөн. Учир нь гэх юм бол зургийнхаа дээд хэсэгт нь болохоор Монгол улсын газрын зэрэг, доод хэсэгт нь болохоор Улаанбаатар хотын сансрын зэргийг оруулж өгөх гэж байгаа. За ингээд Улаанбаатар Монгол улсынхаа аймагуудын газрын зургийг эхлээд оруулж өгье. За цаасны хэмжээнд тохируулж масштабыг тааруулж өгнө. За 10-аас масштаб тааруулж өгөөд зураг маань ерөөдөө бүтэн орж ирж байна. За мэдээж баг зэргийн хоёр талаас баг зэргийн туслагдсан юм шаарч байна. Гэхдээ энэ тохиолдолд тухайн хийж байгаа зургийнхаа хэмжээнд тааруулаад өөрснөө зургийн масштаб тохируулна үстэй. За үүний дараагаар грэдэд татчих өгнө. За грэд татхаас өмнө болохоор грэдсний name-гээд modify гэдэг. За грэд татчихсан өмнө координатад харуулж өгнө. За энэ болохоор NCRS гэдэг дээр нь болохоор use map CRS гэсэн тэмдэглэл байгаа. Энэ нь болохоор тухайн үндсэн зураг үүсгэсэн 48-ийн буюу гэсэн проекцоор шинээр үүсгэсэн мапны чинь грид татагдана гэсэн утгатай юм. За тэгээд энэ тохиолдолд болохоор Монгол орн маань 45-аас 50 дугаар зам дээр батж байгаа учраас 48-ийн гэдэг замаар координат зохимжгүй учраас би үүнийг default буюу VGS 84 гэдгээр нь сонгож өгнө. За тэгээд интервал хэсэг дээр нь болохоор 10 болон 5 гэсэн 5 градусын интервалтайгаар координатыгаас татчих сонгосон. За үүний дараа frame хэсэгт нь болохоор line border, энэ нь болохоор зургийн гадна талын хүрээ байгаа. Энэ 0.3 мм-ээр сонгогдсон байна. За дараагийнх нь болохоор координатын текстийг дэлгэцэнд харуулна. За эхлээд цэгээс таслаас хойш 3 орон дэлгэцээр харагдчихэв. За энийг харагдахгүй болохын тулд coordinate precision гэдгийг ойлгуулж өгнө. За мөн координат маань зөвхөн тоогоор харагдаж байна. Градусын тэмдэглэгээ болон нортестийн тэмдэглэгээ байхгүй. За энийг болохоор decimal with suffix гэдгийг сонгож өгөхөөр дэлгэцээр илүү ойлгомжтой харагдаж байгаа. За үүний дараагаар баруун болон зүүн талд байгаа координатыг зургандаа налж өгсөн байдлаар харуулахын тулд эдгээр сонголтуудыг хийж өгдөг. За үүний дараагаар зураг маань илүү ойлгомжтой харагдаж байна. За тэгээд цаасны хэмжээнд тааруулаад зургаа нарийн цааш нь болгож байгаа цагтлыг анзалчихъя. За одоо дарааг нь болохоор Улаанбаатар хотын сансрын зургийг оруулж ирэхийн тулд эхлээд
энэ layer засны log styles pro layer гэдэг энэ хоёрыг чеклж өгдөг. Энэ нь болохоор үндсэн зураг дээр ямар нэгэн өөрчлөлт орсон ч гэсэн тухайн layout маань хөдлөхгүй гэсэн үг. Төгжиж өгч байна гэсэн. За одоо ингээд сансрын зэрэг оруулахын тулд эхлээд би оруулж өгсөн boundary аймаг гэсэн ship байла. Duplicate copy-длоо. За энэ нь болохоор үндсэн өмнө ялгсан байсан layer хөдлөхгүйгээр шинээр оруулж ирсэн дээр засвар хийнэ гэсэн. За энэ тохиолдолд дараагийн тохиолдол болохоор аймгийн нэр болон өнгөөр ялгсан аймгийн ship байл хэрэггүй учраас устгаж өгсөн. За одоо зөвхөн Улаанбаатар хотынхоо хэсгийг тодруулж өглөө. За үүний дараа би сансрын зургийг дуудаж өгнө. Эсрэгийн сансрын зургийг голдуу хэрэглэдэг. Өндөр наривчлалтай сансрын зураг ашиглахаас бус тохиолдолд бол ашиглахад илүү боломжтой. За одоо ингээд шинээр items дээр ороод map гэдэг зургаа дуудаж оруулж өгнө. За тэгээд мөн адилхан өмнөх зурагтай адилхан цаасныхаа зургийнхаа хүрээнд тааруулж масштабаа тохируулж өгнө. За хавтад татгахын тулд 8 сая болгож өгнө. За үүний дараагаар координатын сэдвийн татна. За энэ тохиолдолд болохоор Улаанбаатар хот маань 48-ийн энд зоонд багтдаг. Тэгээд одоо зоонд дамждаггүй. За энэ тохиолдолд метрээр координатынхаа сэдвийг татж оруулж ирээ. Градиент татъя. За энэ тохиолдолд координат маань UseMap CRS гэдэг маань хэвээрүүлнэ. Яагаад гэвэл үндсэн зургийг бид нэр 48-ийн гэдгээр тааруулж өгсөн учраас тэрийг хадгалаад өөрчлөхгүйгээр явна гэсэн үг. За одоо ингээд гэрээ хоорны интервалын зайг болохоор 50,000 метраар болж өгч байна. За тэгээд мөн өмнөх зураг үсгтээ оруулж ирсэн үйлдэлүүд маань адилхан хийгдэнэ. За зургийн гадна талын хүрээг оруулж ирж өгнө. За мөн бас юм дээрээс interior exterior text гэдэг координатын тэр шугам дээрх шүднүүд мад гадна талд тусдaltaй байх гэдэг олон төрлийн сонголтуудтай байгаа. За үүн дээр одоо ингээд координатынхаа текстүүдийг хэлсэн харуулж ирж байна. Бас мөн адилхан таслаа шоорны тэг болголоо. Тэгээ мөн баруун болон зүүн талын координатуудыг хэлсэнд зургуудаа налсан байдлаар харуулах сонголтыг хийж байна. За үүний дараагаар цаад зургийнхаа суурингийг өөрчилж болно. За ингээд өөрчлөлцгөө. За ингээд зөвхөн ингээд титан энгийн өнгө нэг төрлийн өнгө сонгохоос илүүтэйгээр бас өөр төрлийн паттерн болон олон төрлийн зургийн төрлүүдээр тагласны хазаа суурингаа өөрчилж болдог байгаа. За одоо зурган дээрээ зүүчгийн тэмдэглэг оруулж ирье. За зүүчгийн тэмдэглэг нь олон төрлийн сонголттой байдаг болоос ямар хэлбэрээр зурган дээр оруулж ирэх сонголтоо оруулаад тэгээд зургийнхаа аль хэсэгт байрлуулж байгаа. Байрлуулах хүсэж байна тэр хэсэгтээ байрлуулад тавьчих болно. За үүний дараагаар зурган дээрээ масштаб өгнө. За масштаб. За гэхдээ энэ хоёр зураг маань
тусдаа масштабтай гэдгийг та бүхэн мэдж харсан байх. За одоо жишээ нь масштаб идэвхжүүлэхэд map хэсэг дээр нь map 2 сонгогдсон байгаа. Энэ map 2 сонгогдсон гэдэг чинь сансрын зурагтай зургийн масштаб сонгогдсон байна гэсэн. За энийг болохоор map 1 буюу яг өөрийнх нь зургийг сонгож өгөхөөр масштаб маань ингэж харагдаж байна. За энэ метрийн километр болгоод засангууд зураг маань масштаб маань ингэж зүг болчихж байна. Энэ масштаб маань эхний зургийн масштаб гэсэн үг. Эхний зураг бол 2 дахь зураг маань тусдаа масштабтай байгаа. За одоо 2 дахь зургийн масштабыг өгье. За 2 дахь зургийн масштаб маань map 2 буюу 2 дахь зургийнхаа зураг шууд автоматар авсан байна. За энэ тохиолдолд өөрчлөх шаардлага байхгүй. Энэ масштаб маань map 2 гэсэн зургийн маань масштаб гэсэн үг. За одоо энэ дээр болохоор сансрын зургаас тод ялгарч харагдахгүй байгаа юм тохиолдолд болохоор цаад background өнгөний өөрчилж болно. Нарын фон өнгө өөрчлөөд ингээд тохиолж болж болно. Тэгэхээр илүү ойлгомжтой харагдаж байгаа. За дээд хэсэгт зургийн нэр оруулахын тулд зургуудаа баг зэргийн доошлуулж байна. За зургийнхаа нэрийг оруулж өгнө. Зургийн нэр өгөхөөс гадна бас цоглон төрлийн мэдээллүүд зурган дээр оруулахын зэсүүдийн таамагдж байна. За адилхан зургийнхаа нэр өгнө. За энэ одоо байршлын зураг гэж зургийн нэр өгчихье. За үсгийн фондыг бас ингээд өөртөө таалагддаг үсгийн фондоор тухайн ажилч шаардлагатай үсгийн фондоор үсгийн хэмжээг өгөөд ингээд тааруулж гож болно сонголттойгоор. За ингээд шугам татчих өгье. Улаанбаатар хотоос татаад зургийг 2 гуулантай холбоод өгчихье. За өндөр болохоор шугамын маань сумнууд маань хэтэрхий том учраас баг зэрэг жижиг болгочих. За үүнээс гадна хайтмууд эзээр тэгээд тухайн төлбөр холбоотой JPEG зургууд, HTML файлууд, Excel файлууд, таблууд бас тэнх тэмдгүүд хэвчлэн олон зүйлүүд орж болдог. Тэгээд та бүхэн энэ бүх сонголтуудыг өөрийнхөө ажилдаа тохируулаад хэрэглээрэй. За ингээд хамгийн сүүлд болохоор зураг layout, export, image болон JPEG, SVG гэсэн үргэлжлэлээр PDF гэсэн үргэлжлэлээр зураг экспортлдог. За ингээд энэ удаагийн бичлэг маань та бүхэн таалагдсан бол subscribe дараарай, мөн лайк дарахаа битгий мартаарай. Зурагтай холбоотой болон энэ бичлэгтэй холбоотой өөрийн санал хүсэлтийг комментээр үлдээгээрэй. Баярлалаа. Баяртай.